Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр хөдөө аж ахуйн сургуультай хамтран хойд бүсэд зогтсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм а. Уг төслийн хүрээнд манай орны эрсдэс уур амьсгал тохиромжтой бөгөөд жилийн 4 улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэд технологийн дагуу өвөл зуны 8 хүлэмжийг жишг загвараар барьж ашиглалтанд оруулжээ. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хөдөө аж ахуйн яам, Монгол улсын хөдөө аж ахуйн яам болон хөдөө аж ахуйг сургуультай хамтарсан өвлийн хүлэмжийн загвар төслийг ашиглалтанд оруулж байгаараа Монгол улсад улирлын шин чанартай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногооны хомсдол үүсэх, үнэн инфляцид өөрчлөлт ордог энэ байдал таслан зохицогдох том эхлэн тавьж байгаараа онцлог байна. Монголын халуун дулаан хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирох орчин үеийн дэлхийн хамгийн сүүлийн стандартны ухаалаг хүлэмжийг өнөөдөр 100% ашиглалтанд оруулж байгаа онцлогтой байгаа. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний өвсгөл үндэсний хөдөлгөөний хүрээнд ч гэсэн энэ төсөл хөтөлбөрийг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Хүлэмжийн зарим тоон төхөөрөмжийг хилгээлний аппараас чөлөөлж байгаа. 10 төрлийн хүнсний ногооны тоон тутамд нь 100 мянган төгрөгийг буцаан олгож байгаа тийм ээ. Түүнчлэн манай орны нөхцөл зохицсон өвөл зуны хүлэмжийн жишг загварыг боловсруулахын тулд 1985 оноос 2021 оны хүртэлх нийт 36 жилийн цагуурын тоо мэдээллийг нэгтгэж дулаан алдахгүй байх зэрэг дэвшилтэд технологиг ашигласнаар жилийн турш тариалалт хийх боломжтойгоор шийджээ. Залуучууд газар тариалан дээр орж ирж ажиллах тийм ээ. Ахаад энд газар тариалангийн бизнес эрхлэхэд бид нэр бас хөдөлмөр хөнгөвчлсөн дэлхийд хамгийн сүүлд ашиглагдаж байгаа шинэ технологиудыг хөдөө аж ахуйн их сургуулийн талбай дээр сургалтын бааз дээр нэвтрүүлж өгснөөрөө олон хүмүүсийг сургах, за ахаад олон бизнесүүдийг хөгжүүлэхэд хөтчөн олж явна гэдэгт бол итгэлтэй байгаа. 이 프로젝트를 또 진행해 왔습니다. Газрын гүний хүлдэлт тийм ээ. За дээрээс агарын хүүтэн агаар гэдэг энэ тооцооллуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд улс орон болгон дээр харьцуулт хийж туршиж боловсруулсан энэ технологи. Тэгэхээр энэ хүлэмжийг загварыг бидний зөвлөсөн загварын дагуу явах юм бол өвлийн хүүтэн дулаан алдагдал багтай за тариалт явуулах ийм бүрэн боломж байна гэж харж байгаа. Энэхүү хүлэмжинд халаалт хөргөөрийг эхлог дээлтэй зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдэж гидропоник технологи буюу жилийн турш шинэ ургацын хүлэмжийн ногоо ургуулах боломжийг бүрдүүлсэн байна.